Улиран одсон он цагийн гигэн түүхийг уудлахын аз тохиол ирээдүйн хооч бидэнд үлддэг билээ. Та бүхэндээ Монгол улсын гавьяач жүжигчин Гүрсэдийн амьдрал уран бүтээлийн тухай хүндэтгэн толилуулж байна. Монгол улсын гавьяач жүжигчин Гүрсэд 1952 онд одоогийн Говьгалтай аймгийн Хөхмөрд суманд Далах сүрэнгийн 5 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр 1976 онд улсын багшийн их сургуульд урлагийн гавьяац зүтгэлтэн Бэрвагийн Мөнхтөр жогшийн удирдлагын дор жүжигчин найруулагчийн мэргэжлээр суралцаж 1979 онд Халтрын дамдингийн Газрын үнэр киноны бригадын даргын дүрд тоглосноор уран бүтээлийн гараагаа эхэлсэн гэдэг. Энэ кино материалыг хэдэн хоногийн өмнө кино зургийн группүүдээр явж авлаа. Төрийн шагналт зохиолч Дашторгийн зохиолоор бүтээж байгаа Саруул талын ерөөл уран сайхны кино группийн зураг авч байна. Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч Нацаг Доржийн үйл амьдралыг тусгасан энэ киноны гол дүрд Драмын улсын академик театрын жүжигчин Гүрсэд тоглож байна. За Монгол улсын гавьяач жүжигчин Далах сүрэнгийн Гүрсэд 76 онд би улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид дөнгөж төгсчихэд шинэ уран бүтээлийн анги авсан. Мөнхтөр жогшийн удирдлагаар төгсөж ирээд эхлээд драмын театрт ажилладаг байсан. За яг эд кинонд тоглож явах үедээ л бүтээч нь одоо гэрэлж амжаагүй явна. Инхийг ирэхээс өмнө яаж болж ирсэн? Энд чинь цаана ажилтай хүн. Дугуй чамаар заахгүй. Манай урлагийн гавьяач зүтгэлтэн кино найруулагч Хөөгтийн дамдинг Халтрын дамдинг гэдэг хүний удирдлагаар хийгдэж байсан Газрын үнэр кинонд анх ангаараа дадлаг хийх явцдаа тэнд нэг бригадын дарга тоглож миний дэлгэцийн урлагийн амьдрал эхэлсэн. Газарчин гэд кинонд тоглож ирсэн. Гүрсэдийн бүтээсэн Содон нэг дөрвөл тийм ээ. Манай Дашторгийн зохиолоор Доржулам найруулагчийн бүтээсэн Саруул талын ерөөл гэдэг киноны их зохиолч Нацаг Доржийн дүр байна. Нацаг Доржийн тэр эвгүй сайхан өөрийнх нь дүр иймэрхүү хүн байсан болов уу гэж харагдах. Сэтгэл бодол тэр дүрийн гаднах дотлох шинжийг өөрийн сэтгэл оюуны мэдрэмжээр өөрийнхөө ойлголт төсөөллөөр тэр кинонд шингээж бүтээж гаргаж ирсэн бол жүжигчин Гүрсэдийн уран бүтээлийн ирэлхай бол уран бүтээл болох заманд нь олж авсан өөрийнх нь баялаг туршлага энэ бүхэн бол дүрд цогсон шингэж гарч ирсэн. Энэ кинонд Гүрсэдийн бүтээсэн Нацаг Дорж бол Нацаг Доржороо тийм ээ нэг ийм л одоо хүн байсан болов гэдэг ийм одоо сэтгэлдлийг үзэгчдэд үлдээж чадсан ийм дүр болсон гэж боддог. Чиний гэрэлт сайхан туяа энэ дэчи дээрх амтны аймаг сугаараа шүтэж амьдрна. Хэрэг чи биднээс гигэн гэрдэн угааж авбал тэдгээрээс ямар сүмэлцэх бол. Хэрэг чи гигэн гэрлээ хураана. Тэдгээр чи сая бараг л нэг бүтэн шүлэг хэлчихлээ. Тийм үү? Тийм. Би чамдаа бас наранд хандаж мянган баяр хүргэсэн байхгүй юу? Энэ олон шүлгүүдийн жүжигчин өөрийн болгож тэр шүлгүүдээр нь дамжин гарах зохиолчийн санааг одоо өөрийнхөө уншилтынхаа тэр байдлаар Нацаг Дорж шүлгээ ингэж л дуудаж байсан болов гэх тэр юуг нь бол нэлээд гүнзгий судалж гаргаж ингэ тоглохдоо энэ шугамыг баримталж нэлээд хэдэн кинонд нисгчийн дүрийг бас бүтээсэн байдгийг та нар мэдэн дээ одоо тийм ээ. Чи чинь юу хийж байна? Та нар манай сумд хэл хүргээд явах вэ? Харин энэ хідээс маань юм үлдвэл
Иймэрхүү хуцнуу түлээж ийнэ гэд үзүүлчихээр. Чи ер нь яасан шалтцаа ирвэ. Үш. Баячтай. Уурлаад байхыг одоход шид чин зүгээр. Битгий сануулаад байлдаа чи. Мартчихвол гайгүй. Заяа. Алюунаас аваад эндээс холдооч. Яаж ийнэ? Холдоо төгөлдөө. Чи юу одоо заяаг ийш нь явуулж байгаа юм бэ? Заяа чамд ямар гай тариу? Чи газар уу? Би хороод дийсэнгүй шүү. Харамаа батсан овч. Хүний мөсөр мөнч ядуу хэр юм даа чи. Али холдоод тооч. Али надад тавиад тань. Али холдоод тоо. Али надад нүдэ хойж хавж бай. Ана хойш. Олон жил нисээд туршлагатай болсон нисгчийн нэг тийм буур төрх. Энэ бүхэн нь бол гүрсдийн тоглолтоор их сайн илэрч гарсан гэж боддгийм. Тэр нь бол тэр сая миний дурсан кинонуудад гарч байгаа нисгчдийн одоо дүр байдлыг харахад бол тодорхой болно. Мөнгө юмч та ирсэн танил юм уу? Танилж гэхүүтэй. Отоол танилцах гэж байна. Танилаа. Дараа ирэхэд чинь сайхан цайтай байж бай. Харин одоо аймгийн төв рүү хүн төвчтэй хүн яралтай өргөх хэрэгтэй болоод. Та бүхэн тусуулахаар юу байна? Явах байсан бол аль хэдийн сүнгэнчихгүй юу? Энэ хурамс цайжиртал арга алга да. Гүрсэд маань Чин Ван хамт орж кинон тоглож исэн, сахиусууд тоглож исэн. Тэд үлдэх сургууль хийсэн бол бид мөрхөг сургуультай нисэг бол олдно. Тэгвэл та зэргүүд аваад мөрхөө. Би төвөр дараагүй явсан машиныг сурах гаргая. Саруул талын өрөөл, мантхай цэцэн хатан гэд ер нь бол их олон төрлийн жүжигчин хүн өөрийнхөө авиас бэлгийг сорж үзэж болох тийм бүхий л төрлийн дүрүүдэд тоглож исэн ийм жүжигчин байгаа юм. Та ер нь хүүгээ төмөржөнгөнд байлгаж байна. Юмыг яаж мэдэх вэ? Жам та чуулганд явах гэж гаатлаа. Юунд ингэж дайнд явах гэж байгаа юм шиг юм яриад байна. Цагийн байдал тайвангүй болохоор элдвийн бодол сэтгэл шаналах юм. Хаан ах маань ухаантай хүн болохоор юу алцах? Жүжигчин дүрийг бүтээхдээ дүрийнхээ гаднах дотнох шинжийн аль нэг байдлыг биш хоёулыг нь хослуулан аль тал руу хөрвүүлж тэрийг илүү тод сурах уу гэдэг дээр бол жүжигчийн дотоод сэтгэлийн ертөнцөөр ажиллах ажиллагаанд гүрсэд бол нэлээд төлөвлөгөө ажилладаг. Тэр талаар бодож боловсруулж явдаг. Ийм нэгэн жүжигчин хүний нэг бол миний шав гүрсэд байгаамаа. Нэгэн цаг үеийн 70-80-аад оны үеийн дэлгэцэнд өнгөлж явсан ийм сайхан төрхтэй сайхан авиастай ийм тэгш жүжигчин байгаа. Тийм ч учраас одоо Монгол улсын гавьяат жүжигчин гэдэг цолыг хүртсэн гавьяат байхаас ч өөр аргагүй ийм орон зайтай жүжигчин байгаа. Монголын тайз дэлгэцийн урлагт зүтгэж олон жил өр бүтээлтэй ажиллаж буй таны урлагийн төлөө хөдөлмөр бүтээлтэй нь үргэлж бадран гэж урлагийн тэнгэр Янжин лам бурхан өнөд ивэх болтугай. Монголын киноны тэр нэг 80-90-ад оны үеийн кино дэлгэцэнд бол олон содон одоо дүрээрээ үзэгчтэй танил болсон. Ийм л одоо сайхан жүжигчэндээ.